Эмгэн шулам маань чихрийн ертөнцийг түйвэхээр ирлээ. Шулам чихэрнүүдийг сонирхож байх хооронд чихрийн ертөнцийн эмгэн Майлидла инээгээл гарч ирв. Чи хүүхдүүдийг чихрээр уруу татдаг юм биш үү? Амсаад үзтээ. Энд бүгд аюулгүй. Миний шүд. Аймаган шулмын шүдэн явдаж маш их уурлав. Чихрийн ертөнц донсоллоо. Чихрийн ертөнцийн эмгэн аргаа барав. Чи юунд миний ертөнц рүү дайрна вэ? За яах вэ? Би чамд өөрийн төрхөө харуулъя. Миний эмгэн төрх хүүхдүүдэд итгэл төрүүлдэг юм. Миний төрх ийм. Би хөгшин эмгэний дүрээр хүүхдэд чихэр өгдөг. Түүний үнэн төрх. Чи өнгөлөг дүрээр хүүхдүүдийг хуурхаа боль. Чихрийн ертөнцийн амгаланг чи буснуулж байна. Бас яах гээд ирчгээд шүүр хулгайлсан шиг хэрэг тариад байгаа юм бэ? Чиний хорон санааг өгөөхөж өөрийн ертөнцөд чамайг зарцаа болгоно. Тэр хоёрын маргаан бараг л зодон боллоо. Энэ удаа зүгээр явбал шүүрний төлбөрийг чинь би төлөв. Бүдүүн шулам чамтай андуурч надаас нэгсэн. Надад Улаанбаатарт ажилдаад олсон мөнгө байгаа. Яаж дансаар шилжүүлдгийг л мэдэхгүй болохоос Би чиний өмнөөс бүдүүн шуламд пиццаны шулмаас чикен аваад хөргөл дээр явуулчих. Тохирхоо? Чи бид хоёр л шуламны ертөнцид байгаа юм биш. Өчнөө шулам байгаад байхад хоёулаа эвтэй байя. Тэр хоёр тохиролцжээ. Аимшигын шулам өөрийн ертөнц рүүгээ буцлаа. Аимшигын биш, гинэн шулам юм биш үү? Би чамайг шуламны ертөнцөөс арчиж хайна.